Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын холбоо 3 дахь жилдээ 50 жагсаалыг зохион байгууллаа. Энэ удаагийн жагсаал хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр урайндор зохион байгуулагджээ. Монголын залуучуудын холбоо энэ жилийг залуусаа нэмийн урайндор бүхэл үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. 3 дугаар сард итгэл нэмийн аяныг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд эмэгтэйчүүдэд итгэх итгэлийг нэмэх зорилгоор энэ удаагийн 50 жагсаалыг хийж байна. Залуучуудын үзэж байгаагаар өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа хүчин зүйлс бол жагсаалын зорилго бол мэдээж энэ 3 сарын 8-ны өдрийг бид нэр Нобор баярд дарс аваад тэмдэглээд өнгөрүүлэх биштэй. Бид нэр эрхийн төлөө тэмцэх ёстой. Монгол эмэгтэйчүүд биднэрт ер нь юу дутагдж байна? Бидний эрх хаан чөчгдөд байгаа юм бэ гэдгийг олон нийтэд дуу хоолойгоо хүргэх зорилгоор энэхүү жагсаалыг 50 жагсаалыг зохион байгуулж байна. За манай өнөөдрийн 50 жагсаалд бол өмнө нь ингээд эмэгтэйчүүд бид нэр цуглаад ярилцаад биднэрт ер нь яг хаана юу дутагдаад байгаа юм бэ? Бидний эрх хаан чөчгдөд байгаа юм бэ гэж ярилцсны үндсэн дээр энэхүү барьсан байгаа уриалгуудаа гаргасан байгаа. Тэгээд энэс үзэгдэл бол Монгол эмэгтэйчүүд биднэрт бол эд хөрөнгөтэй материалын зүйл биднэрт дутагдаагүй байна. Биднэрт итгэлтэй Монгол залуу хэрэгтэй байна. Сэтгэлтэй Монгол залуу хэрэгтэй байна. Биднэрт ирээдүйдээ итгэлтэй баймаар байна гэдгийг энэхүү уриалгыг олон нийтэд хүргэхийг бас зорж байгаа юм аа. За өнөөдөр эмэгтэйч гол асуудал юу тулгамж байх юм мэдээж өнөөдөлтэй асуудал, за хүүхдийн асуудал, за тэгээд эмэгтэйчүүдийн эрх юунд дээр тулгамж байгаа. За сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд эрдэнэ залуу гэрэмтлийн салбарууд их болж байгаа. Тэгээ энэтэй жигсэн уялдуудад хүүхдүүд өнчрөх эмэгтэйчүүдээс эрх бол тодорхой хэмжээр хөндөгж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх хэвлээ өнөөдрөөс Монголын залуучуудын байгууллагаас энэхүү таймж жагсаалыг зохион байгуулж байна. Залуучуудын төлөөлөл өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зүгээр нэг тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэйгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгамдж байгаа асуудлыг нь хөндөж, олон нийтэд дэлгэн тавих, гарах гарцыг эрэлхийлэх, эрхэн зөрчигдөж байгаа мянган эмэгтэйчүүдийн дуу хоолой болох зорилгыг өмнөө тавиад байгаа гинэ.